За Төв аймгийн Заамар суманд 3 настай охин насварсан цагаас хойш засгийн газар нийслэлийн төвшөнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр өргөн үрээний арга хэмжээ авч ажиллана гэдэг амлалтуудыг өгч байсан. Гэхдээ зөрчлүүд илэрч гарсаар байна. За энэ зөрчлүүдийг илрүүлж засах ажил бол өргөн бүрийн оролцоо чухал гэдгийг бол иргэнд үзэгч та бүхэнд сануулга хэлье. Дараагийн мэдээг хүргэе. Сэлб голын ойр орчимд газар ашиглах зөвшөөрлгүй 2000 гаруй хөрх оршин сууж байгаа. Эдгээр өрхүүд зуны улиралд үерийн аюулд өртөж, эдийн засаг болон эрүүл мэндийн хувьд хохирол амсдаг. Уг нь нийслэлийн онцгой байдлын газраас эдгээр өрхүүдэд нүүлгэн шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлдэг боловч өнөөдрийг хүртэл эрсдэлтэй газраас нүгөөг байлууд байсаар байна. Улмаар вирусны урсгалд сөргөөр нөлөөлж голын урсцыг хаах эрсдлийг нэмэгдүүлж байгааг нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа. За НТV-ийн сурвалжлагыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах одоо Сэлбийн ойр орчмоос ээлжид сурвалжлага өргөж байна. За энд бол бороо их орсон үед бол айлууд үер давтах тохиолдол элбэг гэдгийг бол иргэдийн зүгээс хэлж байгаа юм. Тэгвэл нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас бол бид нэр зөвшөөрөлттэй болон зөвшөөрөлгүй айлуудаа нүүх болон алтан бичиг хүргэлдэг боловч иргэд үнийг хүлээж авдаггүй. Ингэснээр эрсдэлтэй нөхцөл байдлыг бүр ингэж нэмэгдүүлж байгааг хэлж байгаа маа. За өглөөний орсон 7 цагаас эхэлж орсон борооны үед бага хэмжээгээр орсон учраас айлуудын үед эрсдэл байгаа ясныг бол мөн иргэдийн зүгээс хэлж байна. Бол маш их эрсдэлтэй. Өвөл болон тэгээд энэ дээр эдийн нэг юу гол өдрөг байсан учраас улсууд нэг зөвшөөрөлгүй өөрсдөө юу atan тэгээд энэ намаг ихтэй ус ихтэй өвөл болохдоор хөлддөг. Энэ мөс чинь ингээд халгаад юу ус нь хөлдөөд ингээд 9 шидэ юм болдог. За тэгээд зүүн болохдоор энэ усны аюултай байдаг байхгүй. Одоо манай ах чинь 30 гаруй жил болж байгаа. Энэ анх хашаа барьснаас нэг сүртэй болоогүй дээ. Тэр их ус орсонгүй манай энэ юу. Ичэдээ сүртэй байхгүй шүү дээ энэ лүгээд. Ер нь их бороотой үед үер айхтаргүй шүү дээ. Одоо энэ голыг харахгүй. Одоохондоос үер буугаагүй л юм л дээ. Тэр гүүр мөрийг хард энэ мэд чинь тэгээд үерт бүр урсаад алга болчихсон шүү дээ. Мэдлээс бол байнга хилдэг шүү дээ. Одоо үерийн бүс мөс одоо энэ голын ирэг дагуу тэрхий шахам нэг хашаамшгаа шахаад барьсан айлууд майлууд. Ер нь яг энэ нь бол яг үерийн үед бол яг эд үерийн үед бол айхтар урсна. Шилтэлтэй. Эдгээр одоо айл өрхөд бол ерөнхийдөө тог цахилгаанаа татцсан одоо дэд үтсэн ерөнхийдөө ингээ өөрсдөө шийдчихэд байгаа болох тэр одоо биднээсийн одоо гаргаж өгж байгаа тэр байршлууд нь бол тог цахилгаангүй тийм ээ. Тийм учраас одоо иргэд маань өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгэхээр одоо бид нэр одоо зуны төрш нөгөө айлуудаараа дахиад ороод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөөл тийм ээ. Зөвлөмж албан шаардлага одоо сэрэмжлүүлэг мэдээлэл одоо өгөөл тэгэл ажиллаж байна. Жил дунджаар Сэлб голын орчимд оршин суугаа 20-30 айл үер тавтдаг. Гэвч нийслэлийн онцгой байдлын газраас эдгээр айлуудад урьдчилан сэргийлэх албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч тэд нүүдэггүй. Харин үер усны аюул нүүрлэн ирэхэд нийслэлийн онцгой байдлын газраас хамгийн түрүүнд дуудаж тусламждаг. Үерийн аман зөвшөөрлөгийн буснаар зөвхөн өөрийгөө бусдыг ч өндөр эрсдэлд оруулж идэг. Иймээс иргэд эрхээ эдэлдэгшгээ үүрэг хариуцлага ухамсарлах нь зүйтэй юм а.